бодибилдингийн дэлхийн аврах шалгаруулга тэмцээн Малдив улсын Адда хотноо зохион байгуулагдаж, тамирчид маань амжилттай оролцоод ирлээ. Дэлхийн аваргаас 5 галт, 7 мөнгө, 4 хүрэл медаль, нийт 21 медаль хүртэж, эмэгтэй баг тамирчид багийн оноогоор 2 дугаар байр эзлэн мөнгөн медалийн эзэн болж, энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнийг өндөрлүүлж байна. Олон улсын хэмжээний Мастер Жамс мөнгөн медаль авснаар бодибилдингийн дэлхийн аврах шалгаруулга тэмцээнээс 3 дахь мөнгөн медалаа авлаа. Монголын бодибилдинг фитнесийн холбооноос одоо нийтдээ бараг 26 долоо тамирчин явсан. Албаны хүмүүстэй 26 долуулаа. Тэгээд манайх 4 алт авсан байгаа. 7 мөнгө. Тэгээд үлдсэн хүрэл медаль болон одоо их амжилттай оролцсон. Миний хувьд гэх юм бол одоо дэлхийн аваргаас 4 дахь медаль авж байна. Нийт Аз дэлхийн аваргаас 7 дахь медаль авж байна. Ингээд 3 дахь мөнгөн медаль авч байна. 55 орны тамирчид өрсөлдсөн байгаа. Тэгээд энэ нь бол чансаа нэлээ энэ жил бол сайн болсон. Малдив улсад болсноор бас их онцлог болсон байгаа. Гадаа задгаад талбай тэмцээн зохион байгуулагдсан. Одоо сүүлийн дэлхийн аварга гэж бодож байгаа. Тий. Одоо энэс хойш бол дэлхийн болон Азийн аваргад бол оролцохгүй гэж төлөвлөж байгаа. Маш их жин асдаг учраас одоо дараагийн тэмцээнүүд болон аматер тэмцээнд хүч сорихоор хэдүү одоо тийшээгээ чиглэн дэлхийн Аздаа бол ер нь баг орохгүй баха. Одоо Монголын бодибилдинг федерацийн холбооны тамирчид болон албаны хүмүүс тэгээд намайг тусалж дэмждэг одоо бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн одоо Power Nutrition компани хамт олон Jax брэнд тэгээд Recovery Mongolia мөн одоо онцгойлон энэ олон жил одоо миний ард өргөлж одоо тусалж дэмждэг байсан хангал ахта баярлалаа гэж хэлье.